бүтээгчид бол үн цэнтэй бизнес эрхлэгч нар ер нь бол хамгийн гол баялаг бүтээгч нар юм болов уу гэж бодож байна. Жижиг дунд үйлдвэрлэлүүд одоо яг таны ингэж байгаа нэвтрүүлгийн хүмүүс бол Монголд бол хамгийн тод баялаг бүтээгч жишээ. Яагаад тэгэхээр энэ хүмүүс бол хэдийгээр ламдар очиод ном уншуулахгүй буян хийхгүй байсан ч гэсэндээ энэ бол маш олон хүнийг хоолтой айлгаж байгаа, маш олон хүнийг гэр бүлийн өнөр өтгөө олоолаа болоход тус тум үзүүлж байгаа юм поинтнууд. Тэгэхээр муу хэлүүлж байгаа ч гэсэндээ том компаниудын захирлууд бол хамгийн том поинтнууд гэж бодлоо. Буюу баялаг бүтээгчтэй тийм.